Бата. Манай ажлын өгнөд чиний хэлсэн шүлгийг сонсоод бүр ангарчлаа штэ. Яруу найрагчийн сэтгэлгээ гэж. Үгийн уран гэж. Урлал явчихж байгаа байхгүй юу? Чи ч угаасаа яг бүгдээр нь таарсан дөрвөн мөрт хэлсэн. Манаагаа л өгч байгаа. Харин тийм. Би яах вэ? Залуу яруу найрагч. Яруу найрагч чиний хайлын багт шиг санаатай хаалгын догшоо зогсож байгаа залуу хүн шүү дээ. Ороод иргээд хаалгаа нээх юм уу? Зайлгээ цайжлуулах юм уу? Ата. Чи надад нэг шүлэг зориулаач тээ. Оо би чамдаа зориулж би шүлэг бичсэн шүү дээ. Тийм үү? Бичсэн. Сонсох та. Би чамдаа зориулж бичгээчтэй бүр дэндон гэж шүлэг бичсэн хөөе. За. Зуны халуунд гадаач дэндон, зуурмаг бөгчөнд гэртч дэндон, саман татчгаад ахтарч дэндон, сайлан тачгаад эгчнэрч дэндон, сүйдэрт айхлах нохойч дэндон, шон дээр янзгайх морч дэндон, цайндан амсхийгээд ижимэнч дэндон, чамайгаа санаад би чинч дэндон. Чир намайг дэндон болгоод байгаа анзаарч байгаа юу хөөе? Дэндон багтаад хөөрхөн шүлэг байд. Дэндон болгож штэ хөөе. Юу, хоёлаа газар дээр нь зохиодгоо. Газар дээр нь үү? Тий, юу вэ? Шаргалт. Ямар хэцүү сэдв бэ? За бичи оролтой. Шаргалж өрөө шорон дээр амьдрахын шаргалж өрөө шавар дээр амьдрахын гэж байгаа юм. Завангаар чүлэг өгөхгүй юу? Тэгвэл энэ үсгэр ихтэй. Ямар хэцүү сэдв бэ? Нар өөрөө нар юм, нар үүлний цаагаар ордог, нар харахгүй бүр баг. Йоо, наа чи ямар сайн утгагүй шүлэг вэ? Абсурд чүлэг өгөхгүй юу? Тий. За. Хүшээ. Чи нэр өчигдөр яагаад ирсэнгөө? Өчигдөр өчигдөр орой салхтаа гатуугийн дэмгэр гисэн шүлэг зохиотгоо гэд. Гатуугийн дэмгэр гисэн үг байдгүй юм л дээ насалгоо. Юу гатуугийн дэмгээ бодоод гэртээ тамхиа татаад онхотоо даллаа тэдэг ирж өгдөггүй. Өстө балаа юм болсон шүү дээ. Гатуугийн дэмгэр гисэн үг байдгүй юм дээ шүү хөөе. Зөөлний дэмдэг бол бүрөө байхгүй. Зөөлний гэж байхгүй юм дээ шүү. Тэнийг минь би зүгээр л чамаар тоглож ирсэн шүү дээ. Оо би чи гинэ хонгор шүү дээ. Хүш Бата. Надад бол энэ шүлэг их гоё санагдд юм аа. Ямар шүлэг вэ? Холих газраас гялалзсан харагдагч өнгөт одоо. Үгүй ямар хөөрхөн шүлэг вэ? Чамд авьяас байна. Хөөе. Чамд ирээдүй байна. Миний шүлэг биш шүү дээ. Хиний шүлэг юм? За, болоод чи мэдгүй юм шүү дээ. Энэ сансар огторгуудаа нэлээ ойрхон хүн Жанибеков гүрээ ихчээр өвчсөн юм уу? Үгүй. Чи нэрээ мэдгүй байгаа юм уу? Мэдгүй хинийх юм? Нацаг доржин шүлэг. Аль нацаг дорж? Даш доржин нацаг дорж. Дашимэнд үү? Оо дашимэнд агуу. Чи яруу найрагч дандаа овг нэртэй цол хэрэгэмтэй бүтэн стан хэлж байгаа ч бавуугийн тав сүрэн байна. Игэлгүй. Эренчний чойнон байна. Ингүү. Доржин Баттөмрөөр эвгүй. Чи дандаа бүтнэртэй цол гэрэг юм устаа хэлжээ. За юу. Тэгжээж би өнийгөө таньдаг байхгүй тийм. За. Бас учирч янзсан та. За. Хүш. Тараад шууд ирээрээ за. Би аав хэлсэн. Аав үдээ дахнарт дуулгацсан байлгүй. Нэг л бэргээд шүү нарслаа. Бэргэлтэйгээд яах юм бэ? Ингээд яваад байвал нөө гэд чи өнөө мөдөө томраад унна шүү дээ. Эвэ миний нэгэн өрхөхийн хэвлэнд би хүүтэй зорчулдаг бичтэй яа. Хүш нэрээ тэгэрээ заяа. Тэгнэ за. За өрөө уулзъя. За тэгээ. Чи надад итгэж байгаа үстэй. Итгэлгүй яа. Би чамаахан жаргаана заяа нарслаа. Би чамаахан нуруунд дээрээ өрөөл энэ амьдралын өдөөс сүрж алхах. Чи чаднаа. Өрөө уулзъя нарслаа. За тэгээ баярлалаа. Нарсдгоо. Яасан бэ? Автобусны мөнгө өнөө. Оо. Автобусны мөнгө юм уу? Баярлалаа. Би чамаахан жаргаана за. Би чамд итгэж байгаа. Би нуруунд дээрээ үрээл амьдралын өдөөс сүрөөл. Угаасаа чадна. Өрөө уулзъя баярлалаа. Нарсдгоо. Яасан бэ? Хоёр дамжин штэ. Оо. Тэ. Хоёр дамжих байхгүй тий. За орой уулзъя. За юу. Жаргаана. Намайг үнсэхгүй юм уу? Жалиг үнсүүлэх гээд байгаа юм уу? Хошурны 500. Бодлоо ярьсан. За орой уулзъя. Баярлалаа нарсдгоо. Баярлалаа. Энэ юм цэрэг цагдаагийн юм яслаа мэдлэгийг бүжигтэй болгоч их гоё юм шүү. Годмон цагдаа тэмшигээд бүжихэд. Амар хэрэг. Нөгөө ошоош генерал. Миний дуудсан ясаар таны төрсөн хөө.
Мөрдөн байцаагч Ахмад Аглуу ирлээ. За болно. За ажил нь тавдаг уу? Ажлаас их юм алга. За. Монгол улсын гэмтэргийг ганцаараа мөрдөд барахгүй ш. Хөө. Өнөр өдөр бүхэн карман хулгай, утасны хулгай, цүнхний хулгай. Арээд хулгайч арай их болж. Гар! Маргааш 10 цаг дээрээ. Ой. Яач вэ наа ой. Ой чи наа. Ажил дээр байж таарай. ажил дээр байгаа шиг санддаг шүү. За чи тэр миний асуу сургал гэсэн юмыг асуу. Сургыг гаргав. Асуулаа. Наран солонгийг бодохоор нэр толгой нь иргэсэн юм байна л гэж ойлголоо. Яатсан байна. Та боддоо. Генералын төрсөн охин мөрдөн байцаагчийн төрсөн дүү өөрөө цэргийн хүн. Та бидэд юу гэж хэлдэг вэ? Энэ гэр бол цэргийн ур амьсгалаар үеийн үед шкафын онгойлоход цэргийн хувцас яраастай, цэргийн бакал өрөөстэй. Наран солонго яруу найрагчтай суухаар болсон байна. Яруу найрагч. Тийм ээ. Яруу найрагч. Очиж. Зүгээр нэг байлдагч. Зүгээр нэг даанч. Миний ажил болохгүй. Гар! Мараас нэг кент аваад 10 цагаас ирнэ. За баяртай хөөе. Ой. Юу вэ? Гэртээ байх таг мартдаг шүү дээ. Мэргэжлээ өвч. Чи ингэж өвчгөн нөхөө болооч. Гэрээс болжгүй гэрээс хөөчих гээд байна гэсэн. Өдөр болгон л нэг тийм юмнуудтай байна. За тэр залуугийнх нь аав ээж хаана ажилладаг, юу хийдэг улсууд юм. Судаллаа. За. Наран солонгийг эргүүлээд байгаа тэр залуу иргэн бэ. Төв аймгийн Лүн сумын харьяат. Төв аймгийн Лүн сум бол өөрөө Монгол улсад гэмтэр гаралтаараа дээрээсээ 10 бичигдэг газар. Саяхан гэхэд Төв аймагт Лүн 3 том малын улгай. Нэг тэмээ, нэг үхрэл, нэг ямаа. Яг газар дээр нөвчөд арьсын нэг нь авч яваад махын нэг нь гуанз тушаахад Хөөе. Гол юм яриа чи. Хүн ярьж явснаас юу малын улгаа бол ярьж байгаа ч одоо. Наран солонгос болж ажил амьдралаа холбоод идэх болчиход юм. Лүн сум төрсөн байдаг байхгүй. За. Эрхэлсэн ажилгүй эргэн О 92-ын голоос гарсан байдаг байхгүй юу? За. Эргэн О 92 нь одоо гэртээ тийм суумга байдалтай. Хөлгүй улсууд юм уу? Ажилгүй л байхгүй юу? Чи тэгээ ажилгүй гэж хэлэхгүйдээ суумгай хөлгүй гэж ойлгоо. Ажилгүй улсуудыг гүйдэг улсууд гэх юм уу? Хөөе. Тэгээ яг уу. Эргэн Бэн өөрөө 8 жилийн боловсрол эзэмссэн. Бүрэн бус дунд сургууль төгссөн. Тэгээд сургуулаа төгсөөд Улаанбаатарт нэг бичиг хэрэгэн дээр ажиллаж хагаад ер нь энд амьдрал жоохон хүнд байна. Хот руу оръё гээд ээж аваагаа хөтлөөд Лүн сумын замаар наашаа гот руу алгасан байдаг аахгүй. Явгаа орж ирсэн улсууд юм уу? Яг та Лүн сумын машинаар орохгүй. За. Тэгээд би бас гайхаад зохиолчдын эвлэлийн хорон дээр бас бүртгэлтэй байдаг юм болов уу гээд зохиолчдын эвлэлийн хорон дээр очиод нэрийг шүүлгсэн байдаггүй байхгүй. За. Бас урд хожид бас гэмтэрэг тороцолж ирсэн түүх байдаг юм болов уу гээд нэрийг шүүлгсэн харин байдаггүй юм байна. За. Тэгтэл наран солонгийн толгой бол 360 градус эргэсэн байна. Одоо энэ хоёр яаж явж байгаа танилцдаг байна шүү дээ. Хаа байсан дүнгийн хүн те. Судлаа. За. Эргэн наран солонго гөвшин тэр овогтой наран солонгон цэргийн нэгдсэн госпиталд ажиллахыг мэдгүй юу? Та чи битээ гарч ураад. Одоо хүнийгээ хаана ажилтгийг мэдэхгүй тийм солиотой хүн баг тийм. Энэ сая 7 сарын 11-ээс 12-ны шилжих шөнө. За. Эргэн наран солонго жижигт гарч хондог байхгүй юу? Тэгтэл эргэн Б, эргэн К, эргэн зөөлний тэмдэг 3 арх уусан байдаг. За чи галтуураа дугаарч. Тэр хоёр нэг 2 хүн арх уугаад За. архины гүн хордлогонд ороод госпиталийн тэр хордлого тайлах засаг дэрэнгүүд яг наран солонгийн жижигт гарч хонсон засагт нь Баттөмөр хуваарлагдсан байдаг байхгүй юу? Тэгээд ухаангүй хэвтэх бэд 100 гарын судсаар гемодиз шахаад хордлого тайлагдаад хөлсөн чихраад нүд онгоох мөчөд яг наран солонго дээр нэг гэж харц таарсан байгаа байхгүй юу? Тэгээд эргэн Б наран солонгийг хараад анхны харцаар дурлсан байдаг байхгүй юу? Яг тэр мөчтөө нэг дөрвөн унссан байгаа байхгүй юу? Би хаан төрөөвэ гэж. Хаан төрснөө мэддэг юм уу? Тийм дурак байхгүй юу? Овоо тэнэг гар байна. Шүлэг. Сайхан бүсгүй сэтгэлийг эцэг нэгэн төрлөө би.
Сормусан талмаарх мэлэмрэн дундаас харнудны бүс талман сайхан бүсгүй сэтгэлийг эцэг нэнхэн төрлөө би. Яг энэ үчид урлагийн аачгүй наран солонго дураг халаада тайлаад дээр нь унсан байгаа байхгүй. Нүдний булаа, нүдний булаа. Гүнж хурдын билээ. Цэргийн гэр бүлээс төрс. Хоёр өөр орчинд төрс. Хөөе. Тусал хэлэгж байгаа туслаар дургасан толгонууд байна л да. Дурлалын гэмод ийж ягчихгүй юу? Хөөе. За энэ хоёрыг нэг уулзуулахгүй хоёр тийш нь болох арга чарга юу вэ? Гурван арга бай. За. Эзэнгүү хэрэг тохоо. Игрээгүй гэмт хэрэг гүтгэх. Нэг бол цогцсон олдоход цогцсон дээр үзлэг хийхэд аянга цахилгаан цохоосон мэт алга болох. Тачи бий. Наа чараа дэнтнэ. Зүгээр хөвгөн шийдэх арга байхгүй. Хөвгөн гурван арга байна. За. Хүргэнэ болгоо шууд хорим хийх нэг арга байна. А эсвэл хоёрыг нь хөдөө амьдруулах нэг хөнгө арга байна. А нэг бол хөлнөөс нь дүүжлээд гол руу шийдэх. Алзуура. Манай садаг. Ай! Аваа! Энд дуун. Ави! Амрэгри! Автомсуди! Хүүгээ үнсий! Дараатай. Ахай! Амрэгри! Автомсуди! Хүүгээ үнсий! Авигаа үнсий! За үс. Ахигаа үнсий! Үнс! Ахай ажлам сайн битээ! Гайгүй дээ! Би тэгээ сайн битээ! Даагүй дээ! Энэ дуракийг ирэхээр бүр ийм болчихлоо. Хоо! Сажар! Ой! Чи ч одоо яаж солиорч байна ч одоо. Яаж байгаа юм ч одоо. Хамаандалж шүү дээ. Ингэж Хамаалуулж шүү дээ аваа. Сүртэй байдаг аахгүй. Сая баяраарс таалсан шүү дээ. Хэн? Манай цагдаагийнхан. За. Цагдаагийнхан бүгд бараад хувцастай. Талбай дэх зүгээр нөөгөл цэцгэр юм. Би хамгийн нүрний игнээд. Ордор улаан статсан. Санддаг чиргэнээр талбайн зүүн талаас тайцсан жирээсэндээ задгаа жирээсэндээ дэмжигдэл гараад ирсэн. Дэмжигдэл гарч яг гол урд тосоод. Би юу гэдэг тэнгэр дуурайд байна юу? Тэгсэл чигсаалаа. Хоёр малгай солигдол хажууд хийх хэрэгтэй санагдав. Нэр амар сүртэй. Нөгөө сугадар жанжи чи бүр эргэж харсан шүү дээ. Чиг хаасан санал дээрс нэг өндийгөл уцаад нөгөө хоёр мордо баатар морин үргээд заалс. Та чи битээ галзуур. Өчөө хэдэ үдчихсэн юм ч одоо. Тэгстүүлэх гэдэг. Сүртэй ахгүй. Сая Финляндийн ерөнхийд ирлээ шүү дээ. За. Хүүхэн нэг нав хүүхэн. Бас нэг эдний нэг өвчтэй сэлмэ барьсан. Урд нь ард нэг аваач. Яг миний урд руу хараад. Амар муу харсан надад. Тэр мөрөг гүмсэн шүү дээ. Яаж байгаа юм тийм. Оо заваа хог. Тэгэлгүй яах вэ тийм юм одоо. Одоо ийм команд гэж юмсан байдаг. Аава командлаад байна. Би бол ойлгоод байна шүү дээ. Оо сарах. Орцсон. Зүгээр үү? Энэ манайхан нэг өвчтэй юм байна. Оо. Яг урд байж яах та? Урд байгаа юм а бариад урдаа зогсох юу ийс ойлгов. За, аав би гайгүй юу? Тавлаг. Хүүгээ наадвар харав. Ха? Оо яасан. Стадион дотор намайг наадмын нээлтийн эхний өдөр хараагүй юу? Чи студио орсон юм уу? Хараагүй мó? Би яаж хардгийг? Би ихтэй нэг өрн дээр хамгаалт гарсан юм. Үүрэн дээр үү?
Тайснууд явж байна уу? Араас өчгсөн чи дараа зүгээр сосчихсан. Чи ах нь яг студионд өгж гараад зогсвэ ч юм. Оо, ахыг одоо арай дээр. Би чи аваа. Яг нөгөө студион төв талбай дээр байлаа ш. Хараагүй мó? Би өстө од болсон. Хайрмынхаа ангийнхаа 3 цэрэгтэй дөрүүлээ гараад алхаж очоод тугаа тойроо зогслоо. Тэгсээр баахан усаа шүхрээр буучих. Нэг тэнэг намайг чиглээд ирлээ шүү. За энэ холоор явчих байлгүй гэвэл хүрээгээ зогсоод байсан. Улам ойртол. За энэ хажуугаар явчих байлгүй гэж заалж мэддгүй машин. Яг миний дээрээс очоод ухаан алдаад эвдэс ирсэн шүү. Од болсон наадмаар. Чи чад. Хараагүй мó? Гүйч. Наад би 2 өдөр намайг хараагүй юу? Үу. Студио дотор байхад намайг зургатаар хараагүй юу? Би яаж чад би соёолн дээр хамгаалаад зогссон юм. Бас уу? Хөр хамгаалаад зогсчихсон. Хүн мэддэггүй хүн ч мэддэггүй. Ахыг одоо арай дээр. Би чи яг студионд байлаа шүү дээ. Ангийнхаа 3 зэрэгтэй хот болсон хөөе. Ангийнхаа 3 зэрэгтэй яг алхаж гараад тугаа тойроо зогслоо. За. Тэгсэн өглөө хоодоосоо очроод өлөг гарцсан чи хотод огоцоод болтгоо. Нүд харахуулаад яг энэ чигээр халуун наранд би салглаа. Тэгээд нүд харахуулаад нэг сэрс яг энэ чигээр ухаалцсан. Шараа мандраад та зурагтаар намайг гаргаад од болсон би нэрээ. Хоол унд итгэд яа гэж. Ядаж нэг наадмын хуушар болоод идэхэд яана. За тэр яг ба. Юу болсон юм? Аха. Юу болдгийг. Ягаад дуудсан? Юу болсон? Манай цэргийн гэр бүлийн удам тасрах. Яц. Юу яац гэж. Наран солонго. Цэрэг армийн хүнтэй бус. Зүгээр нэг яруу наригчтай гэр бүл болох. Яруу наригч аа. Тийм ээ. Эми болоод байна. Аваа та чи цэргийн хүнтэй заавал суу гэж бидэрт хэлдэг үстэй. Би ч дээ уул. Яаж явахаараа яруу наригчтай. Дагуулаад тэр шүдий цөм цоглоо. Ой. Анграад агараач. Энийг даваа энийг. Нүүр амын хараач. Зөнийхөө уцыг алдсан өвлийн усны яг урслаа. Амрыг ирээ. Нэгөр өшөөс гинэраад амрыг ирээ. Амрыг ирээ. Ах ямар нэгрээ. На шамта ментгийг даашараад яах вэ? Ямай айцаанаад нэг өвчтэй юм аа. Анаа зүрхний өвчүүлгээ ажиг нь. Аваа та тань дэлжил аваа. Яасан. Өвчтэй шиг савуулууд маргааш 10 цаг тэрээр гэх. Ирдэ намайг маргааш 10 цаг тэрээр би цочоод шинжигэл би цочроо гарах нэг бисэн маргааш өгдөн цагтай газар зогсож байсан шүү би. Яах гэж ирсэн аа өөрөө ойлгохгүй. Өглөө гараад ирсэн, өрөөнөөс гараад ирсэн. Нүүрс зогсож, юу нүүрсээсээ манай хүн зогсож байна. Эний өвчин ирдэ бас намайг савуулууд маргааш 10 цагаас ирээрээ тэр бүр зүрхэнд оногш. Хуур яа бодлоод энэ. Харин бодлоод нэг бодсон юмч нэг гад гараад айд яага. Хүшээ байшин шатлаа миний унтраараа гэсэн. Маргааш 10 цагт унтраа гээ явуулсан. Тэгээд хоёр сарга цалингаар асуулсан шүү дээ. Хөөе чи баярлаад уу. Хадин багтах. Хөөе. Нүүр амаа угаагаад явж болохгүй юу? Угаах зав хааваахан бэ. Угаах гад дуудлага гараад угаах гад унтраа хайж гараад хөрдөн мэдлэг гад гэж явсаар бол очиж чинь Орил гал сөнөгч гэсэн шиг юм аахгүй. яах юм бэ? Чи төмөдлийн явсараад ориг царайгаа хараагүй 10 жил болсон шүү. Би ер нь ямар царайтай аваа? Хөөр хийжтэй чи. Царай гараагүй удаж чинь энэ чигээр унтдаг болсон шүү дээ зүйлдээ. Эрдэнэ намаа дарга дуудаад. За. Заграгч дуудлахаар яаж ингэж муухай очихгүй гэ нүрээ угаачаад нөгөө заграгч танамаа дуудсан гэсэн чинь яваа тэр оног олоод ир гэж хэлээ. Хээ одоо. Тэгээд цагтаа ирээгүйгээд хагас царайгаа цалингаар асуулсан шүү дээ би. Жижиг багаж яриад байх юм чи тоо. Жоо. Хонгоо яа бариад байгаа юм. Сайн наадмараа. Ангийн заграгч намаа дуудаад чи ангид төлөөлөж шүхрээр бууч чадахгүйгээр чадна гээд. Би шүхэрчээс аймаар юм бил онгоц чинь. Үсрээд байх онгоцоос үсрээд нэг үлсэн чинь тэр алсыг харагдаад тэгээд угаалц. Нэг сэрс яг студионыг гол давилсан буух гэнэ. Ямар би тэр чи одоо залуурч мэдгүй ш. Гэсэн тэнд нэг юм уу? Тэрийг хүнд таруулсан зэрэг зогсож юм. Өмнө тэрийг юм холдоод өгөхгүй. Яанаа гэж бодож байгаа ш. Гэсэр угаал нөгөө нэг хүнд таруулах нэг балаа төмрөн малгайны төмрөө хорин ямар амир шовх юм бэ? Гэсэр л хонгороо пүлгэл аваа. Цаашаа шиг наашаа шиг. Тэ малгайтай юутэй тэр ингээд имлэг орсон ингээд. Ой. Тэр дээрээс бууж ирдэг та юм уу? Чи доор зогсож байгаа нь би штэ. Хотод өгөхгүй яасан дурахгүй ши. Чи яаж ходож болох юм бэ хаа? Би чи тушаал авсан. Хөдлөөгүй ингээд зогсож байгаа юм чи. Таныг гэж мэдсэн бол би эвтэйг гаргах чинь штэ. Ингээд гаргачихгүй. Чи ингээд гаргасан бол би ингээд гарчихгүй юу? Яаж мэдх юм? Наадмар ахтуу хоёр студио дотор ч оногоос биш тумбаш дээд дээрээс аваараа. Би бадарсан ирдээд урж дээр өнөдөө аваа. За. Айдын гад унтрааж ирсэн.
Айдын гадаг айдын байшин шатаа тэрийг унтраажсан айдын агаа хүүшээ нохоо шатлаа миний гүүгээр харин гал дундэр гүүгээд авчихсан. Тэгээ нохоог нь аваад гараад ирсэн. Нохоо нь биш тоглоом чихмэл нохоо юм билий. Чи тэрийг сайн харахад яадаг юм? Үгүй сүүлийн үе тоглоомч ямар амьд юм шиг хийд юм бэ? Дотроо батарейтай машин бариад авсан чи аа гэсэн баггүй юу? Чикен нохоо нь баг бүр тайс. Тэвээс 2 сарын цайгаар ахаа асуулт шүү дээ. Чи энэ цайлаа аваад үзсэн хүн нүг үү? Аваагүй хин жил болж байгаа. Хөөе. За чи надтай явна ганд явд ном уншуу да. Харин Фильмийн саунд тавиул. хойш хин яагаад удчих намайг ажлыг тавгаад. Наран Солонго. За. Яруу найрагчтай суухаар бол. Юу? Нөгөө бидний заавал цэргийн хүнээс суунах гэсэн ам тангар зөрчиж байгаа юм уу? Тийм байна. Бидний удан чаваста би ийм хар амьдрал үзэх гэж юу? Харуу чи хүний зовлон садмодаагүй юу? Чи босооч. Юугаа солиороо тавьж байна. Харуу хүн иддэг бол юу юм? Гэхдээ зохиолтол юм гараад ирж байна. Хөөе. Бабас хаанаас нэг юм олоод ирсэн. Одоо тэгээ яах болж байна чи тамнэ? Одоо яах? Аа? Яруу найрагч төргөнтэй болж байгаа юм байна. Хош! Чи гал тавих чи! Чи гал! Удаач наатга! Гал тавих чи! Чи тамиг хасаад галаа тавина! Би яач шутран! Яасан зовлонд нүрэ угааж амжихгүй явж ах чинь! Яаж байна? Хаачууд ямар хайший би. Гал командын үсийг карбалаад явж идэв юм ааш. Чи одоо яастай ч нөөш. Ийм өвчтэй л манайх. Ах нар ирсэн юм уу? Хэлсэн үү? Хэлсэн. Үе та чи яатсан бэ? Чиний энэ явдлыг сонсоод хөөсөр уйлж байна. Юу? Та чи битээ галтур. Өсөр хуулаад авто яах вэ? Ямар ч юм зөвшөөрөхгүй шүү чи! Юу? Сонслоо мэдлээ. Наран Солонго. Биднийг төрүүлсэн ээж цэргийн хүн байсан шүү. Үгүй шүү дээ. Та надад цэцэрлэгийн багш гэж хэлсэн биз дээ. Цэцэрлэгийн багш тагнуулж юм бэ? Тий бэ. Тийм. Би л тэр хүний чи хүлээж авахгүй шүү. За чи дагуулад ирээд үзээрэй заа юу. Цэргүүн гэдэг юм. Та тэгээ өөрөө тийм хүнтэй суусан хаана байгаа? Суух гэж үтсэ. Эргэн саратаа 2 сар амьдарч үзлээ. Өглөө босохоор карма ингэж төрөв чаасарч ирэх юм туугаад байдаг шаар юм. Сарага хорчлоо. Эсэн дараа нь эргэн дуу ята 3 сар амьдралаа. Арх ухаар нүгэлтэй агсан хөр юм. Би ямар хүний гарын шүнс болох гэсэн биш. Нөгөөдгөө аваач хорчлоо. Одоо хоёул 20 доо шүү. Хүй. Өнөр хэний минийгөө заавал тэргүүнтэй суунгээд өдөр хүртэл явж ийн чинь. Харин ашгүй нэг манай даргын захирагчийн нарийн бичиг тунган штэ аваа. За тий. Тунгаатай нэг 2 сар сэрхий байсан те. Тэрэг дээр чи. Яасан? Тэрэг ярих нь. Уу ярихгүй тэрийг тэрийг чи ойлгохгүй штэ. Ашгүй аваа би нэг тунгаатай сэргэн хүн бодлоо тунгаатай 2 сар наануу цаануу өргөжсэн. Ээж яван танилцсагаар ээж автан танилцсан гэрт нь орсон чинь нэг 5 хант төөр пот тэгээд амьдрдаг юм байна гэрт. Орол танцаа те борц гэдээ суужсэн чи тунгаа нөгөө гэрээ дулаацуулах гал хөрхи чүдэн зурал 100 гураа ихтэй гал тавих нь гэж айгаад зүгээр канистртай байх юм цацаа хийсэн чинь тэр нь бензин бол таарсан шүү дээ. Энэ гэрчээс мангар хурдан чаддаг биш. Бүр юм ах болчихдаг юм шүү. Би тэгэл 3 сараа сэлэг асуулсан шүү дээ. Би шууд тэгэд надад хоёр шорон суусан те. Онгойлготой яа чи. Би чамаа гаргаж аваа үстэй. Тэгсэн. Тэгтээ бас энэ гал сөнөө чигсэндээ бүх хүмүүсийн гаргахаар амьдсан байх шүү. За Наран Солонго. Чи энэ гэр цэргийн биш өөр мэрэгжлийн хүн дагуулад ирүү заа юу. Би зөв шүдээ цөв зохино шүү заа юу. Яас. Илрээгүй 10 хэрэг надад байж. Би тохи Яах гээд байна чи? наад нэг чинь солиороод ах юм. Та нар ингэж байгаа юм бол надад бас нэг хэлэх мэдээ байна. За бас яав. Ээлдэг. Би жирэмсэн болсон. Үннүү. Тэгээ яах яа? Заавал цэргийн үнтэй суугаад эцэг хүүхэд төрүүлээ хөвчих яах юм уу? Та тэгэж үзээд байвал тэгээ минь үү? Хөөж. За байдал нэлээ хүндэрч байгаа юм байна да нөхдүүд минь. Онцгой байдал зарлах уу? Юу вэ байгаа бэ? Уучлаарай. Аава. Ер нь ингээд гэмт хэргийг бүртгээд авс тэрэгтэй харилцаа сууж байгаа. Гэмт хэрэг үйлсэн ихэнх хүссэн эцэггүй хүүхдүүд байдаг шүү.
Одоо тэнэрээ яана тэнэ. Юу яана яа та анхны бол юм хэлэхгүй юу? Би юугаа хэлтий өөр амьдрал эхлэл үзэг өрөвдмөр амт зогсож байгаа чинь наа чинь. Аа нөхдөөд энэ асуудлыг нухацтай хэлцэхгүй болохгүй нэ шүү аа. Оо яана. Энэ мөн үү? Өсөнд нь чөдөн зураад аргачмаар амт нүг үйж. Энэ юм уу? Хүнтэй танилцна гэдэг хүмүүний амьдрал юм. Хүнтэй танилцчих хөөгдөд гарвал яам. Нэг л бэргээд шүү. Энэ юу ч одоо юу вэ? Сайн байцгаана уу? Сайн байцгаана. Генерал би үз. Ордорч гарчгүй генерал. Ашаа. Өөрт чинь зориуж би нэг дөрвөн мөрт битсэн. Цагдаа цагийн найз. Юу нэ? Гэдг нь худлаа. Цаглшгүй агуу баатар гэдэг нь харин үнэн. Цагдаа хайрлаж дурлалцах завгүй ажилтай. Цагдаа хүн зоны төлөөлж жаргалтай. Ард түмдийн эр зөргөөрөн хамгаалдаг ахынхаа өмнө алт цэнхэр хатгаа барин мэхийн ёсол ёо. Юу хийж байгаа чи? Яс далерч байгаа чи. Яс хөрхий мичдэг. Яагаад байгаа юм бэ? Та одоо яага уйраад байгаа юм бэ? Аль би уулзъя. Эгэл жирийн хүндэт харуул, эх орны жавхаа хүндэт харуул, толгой дээр нь шүхэр унсанж тоохгүй зогсдог хүндэт харуул, тав хийсэн хүндэт харуул, тунж ханган хүндэт харуул, хүргэн дүүн эдийн дээж эрхэм хатгаан барин мэхийн ёсол ёо. Хөргөн дэвргий. Хой. Өвчтэй юм ач. Ямар хурд нам балтж байна. Ашаараад байгаа байхгүй ёо чи ёо. Хүстэй нэгийн баруун талд дөрвөн том хаалгатай дөрвөлжин байсангаас галын дэрэгний дохойг ялцаал тэндээс гүйлдээл гараад ирдэ шүү. Би амьдралдаа ийм гоё шүлэг сонсож байгаа. Үгүй танай ажлын газрын байрлалыг ярьж штий. Нэг юм Одоо шүлэг даачлаг сэтгэл татны яваад байсан юм. Галын тэрэгний дохойг ялалцсан, галзуун улаан гал руу гүймөрн ганцхан хоромд түүмэр авалцсан бусдыг тэндээс аварч гаргадаг гангалж хэнцэлхээч мэддгүй, гойны вагаан замзаардгүй, гой замтай ахта, гой хатга, гой барья. Тэрчээ баярлаад байгаа чи. Галзуураа ёо чи галзуураа хийж. Хийж галзуураа чи. Дараагаараа чи. Яа. Чи тэр мондо шүлэг бичдэг юм зү? Гэвь би чамаас шалгалт авъя. Одоо чи яг газар дээр миний аав зөвлөд нэг шүлэг бич. Яг үнэ. Миний аав бол армийн хошууч генерал хүн шүү. Миний аав бол биднийг жинхэнэ цэр хүний ясаар суран бүсээр ороод гэж хүмүүжсэн тийм ээ аава? Яг үнэ. Биш. Суран бүсээ. Суран бүс ямар гоё сэдэв бэ? Бичи. Яа шууд бичиж. Аавын суран бүс тайлгдахад ах өтөр зөндөө хайдаг. Яг. Аавын суран бүс тайлгдахад айлын хичээж хоёр зөндөө их баярлдаг. Юу вэ? Аавын суран бүс тайлгдахад ах өтөр дүүтэй болдог. Аавын суран тайлгдахад айлын хич 10 сарын дараа хүүтэй болдгоо. Хой. Чи ч одоо юу уншиж байна? Юу. Суран бүстэй. Үннийг солиотой суран бүсгэд солиоруулаад балааруулаа. Маа энийг авчи. Балаа юм аа нэр. Яар тэр гогөөж. Ба энийг ав. Бурмаг баяр сач. За бид нар л хүлээж зөвшөөрөхгүй шүү аа. Архи. Ягсаад ном. Хүн. Чи сул зогс. Тийм байлгүй дээ. Та нар чи ерөөсөө их захаа алдах нэ. Итгэж гэж хүн энд байш. Сайн байна уу та? Сайн байна уу та? За би наран солонгийн аав байна. Анзаараа л. За. Хүүгийн нэр алдар хэн бэлээ? Оо яруу найргийн мөрөөдөж явдаг залуу яруу найрч дөржин батмар байна уу? За чиний зохиодогч бай, бичдэгч бай, уншдагч бай надад юу хамаагүй.
Тэгэхдээ би наад яруу найргаар чинь залуу давс хордож явсан толгой шүү. Чи сайхан нүдэн дулаахан сайн хүү байна. Чи миний охиныг гомдоолгүй үргэлж жаргалтай барих чадна вэ? Чадгүй яах юм бэ? Би ганц охиноо л бодож байна. Чадна. Би чамайг охинтойгоо суугаж өгч байна шүү. Дээрээ. Баярлалаа. За чи ядаж үсээ засуулаад гараа. Одоо өсч ороо шууд усуудлаа. Ерөөсөө дайхаа үргэлгчээ. Баярлалаа. Найрандаа урьж шүү. Одоо би суран бүсгээс солиорхгүй. Чим үү зэрэгт яваараа чим үү? Орхий. Хонь үтсэн чоннууд яаж яагаад авч. Оно. Нэ. Чин хорим хийх ресторанын бэлт. Мэдлэн үсгээ. Аглуу. Чин хоёр дүүдээ өгөх бэлэгсэлтийн бэлт. Мэдлэг үсгий. Тэмүүжин. Би Чи тэр ширээнийх нь идэ будааг нь бүгдийг бэлт. мэдлэг үсгий. Би өөрөө 25-ыг өөрөө товсон. Ганц огныхоо толгой би мэдвтэйгээ байна шүү. Сул зогсоо. Сын. Гоо ингэж хаамаагуудыг суух ёстой байсан бол 20 30 жилийн 20 30 хүн байсан шүү дээ надаа. Одоо энэ сэтгий одоо хүнтэй сууцаа. Ямар ч хүссэн юм бэ? Ой ямар хатаа юм бэ? Аха. Ааштай. Ааштай. Аач бидний заавал цэргийн үнтэй суу гэдэг үгээс бидтэй. Одоо аав зөөлөвччээ. Тэгвэл одоо энгийн эмэгтэй үнтэй сууж болно гэсэн үг үү? Болно гэсэн үг. Үгүй. Тэгвэл нүүд нэг хүн байгаа. Аа. Их тэнгэрийн аман тоогооч хийгээд нэг хүн байна. Чи чинь огныхаа доор зогсчих юм шүү. Танаа дандаа зүгээр ингэ зогсчих гэж бодоод байгаа юм уу? Чи заримдаа ингэж бас нүдээ ирмэд явчихж байгаа байхгүй? Ой. Тэр байтугай миний бүр хүүхдийг гаргацсан байгаа. Чи зүгээр зогсохгүй бас ингэ байж тээ. За юу гэж тээ? Хүш. Яваад авгаа хүүхдээ аваад ирэх үү? Аваад ирээч. Авчираад аавтайгаа танилцуулцгоо. Танилцуулаач. Аваад ирээ. Хүн гарыг хүнд таруулах гэж ярьна. Зүгээр хүнтэй сууж болох юм уу? Боллоошоо. За явж. Галлагийнхаа ануг авсарна. Дэд зүүн гарын суцсар гемодиз шахаад хордлого тайлагдаад хөлсөн чихраад нүд онгоох мөчөд яг наран солих дээр нэг гэж хард таарсан байгаа байхгүй юу. Тэгээд эргэн бэ наран солонгыг хараад анхны харцаар дурлсан байдаг байхгүй юу. Яг тэр мөчтөө нэг дөрвөн мөрд унсан байгаа байхгүй юу. Би хаан төрөөвэ гэж. Хаан төрснөө мэддэг юм уу? Тийм дурак байхгүй юу. Аваа тэнийг гар байна. Шүлэг. Сайхан бүсгүй сэтгэлийг эцэг нэгэн төрлөө би. Сармуусан тагмарх мэлэмрэн дундас харнудны бүс. Талиман сайхан бүсгүй сэтгэлийг эцэг нэгэн төрлөө би. Яг энэ үчид урлагийн аачгүй наран солих дураг халаада тайлаад дээр нь унсан байгаа байхгүй. Нүдний булаа, нүдний булаа. Гүнж хурдын билээ. Цэргийн гэр бүлдээс төрс. Хоёр өөр орчинд дэс төрс. Хүй. Тусал хэлэгж байгаа туслаар дурлсан цолгнууд байна л да. Дурлалын гэмод ийж ягчихгүй юу? Хүй. За энэ хоёрыг нэг уулзуулахгүй хоёр тийш нь болох арга чарга юу вэ? Гурван арга бай. За. Эзэнгүү хэрэг тохоо. Игрээгүй гэмт хэрэг гүтгэх. Нэг бол цогцсон олдоход цогцсон дээр үзлэг хийхэд аянга цахилгаан цохоосон мэт алга болох. Тачи бий. Наа чараа дэнтнэ. Зүгээр хөнгөн шийдэх арга байхгүй. Хөнгөн гурван арга байна. За. Хүргэнэ болгоо шууд хорим хийх нэг арга байна. Эсвэл хоёрыг нь хөдөө амьдруулах нэг хөнгөн арга байна.
Нэг бол хөлнөөс нь дүүжлээд гол руу шийдэх. Алтуураа. Манай салат. Ай! Аваа! Энд дуун. Ави! Амрэгри! Автосуди! Хүүгээ үнсий! Дараатай. Ахи! Амрэгри! Автосуди! Хүүгээ үнсий! Авигаа үнсий! За Үнс! Ахигаа үнсий! Үнс! Ахи ажлаа сайн битээ! Гайгүй дээ! Би тэгээ сайн битээ! Давгүй дээ! Энэ дуракийг ирэхээр бүр ийм болчих юм. Хоо! Сажар! Ой! чи ч одоо яаж солиорч байна ч одоо. Яаж байгаа юм ч одоо. Хамаан Манай ажлын өгнөд чиний хийсэн шүлгийг сонсоод бүр ангарчлаа штэ. Яруу найрагчийн сэтгэлгээ гэж. Үгүй уран гэж. Урлал явчихж байгаа байхгүй юу? Чи ч угаасаа яг бүгдээрэнд нь таарсан дөрөв мөрт хэлсэн. Оноогоо л өгч байгаа. Харин Би яах вэ? Залуу яруу найрагч. Яруу найраг гэж энэ хайлын багт шиг ч санаатай хаалгын догшоо зогсож байгаа залуу хүн шүү дээ. Ороод иргээд хаалгаа нээх юм уу? Зайлгээ цайжлуулах юм уу? Ата чи надад нэг шүлэг зориулж штэ. Би чамдаа зөрүүд би шүлэг бичсэн шүү дээ. Тийм үү? Бичсэн. Сонсох та. Би чамдаа зөрүүд бичгээчтэй бүр дэндон гэж шүлэг бичсэн хөөе. За. Зуны халуунд гадаач дэндон, зуурмаг бөгчөнд гэртч дэндон, саман татчгаад ахтарч дэндон, сайлан татчгаад эгчнэрч дэндон, сүйдэт айхлах нохойч дэндон, шон дээр янзгайх морч дэндон, цайндан амсхийгээд ижимэнч дэндон, чамайгаан санаад би чинч дэндон. Чир намайг дэндон болгоод байгаа анзаарч байгаа юу хөөе? Дэндон багтаад хөөрхөн шүлэг байд. Дэндон болгож штэ хөөе. Юу, хоёлаа газар дээр нь зохиодгоо. Газар дээр нь үү? Тий, юу вэ? Шаргалт. Ямар хэцүү сэтгэв би. За бичи оролт. Шаргалж өрөө шорон дээр амьдрахын шаргалж өрөө шавар дээр амьдрахыг гэсэн үг байхгүй юу? Завангаар чүлэг байхгүй юу? Тэгвэл энэ үсгэр хэрэгтэй. Ямар хэцүү сэтгэв бэ? Нар өөрөө нар юм, нар үүлний цаагаар ордог, нар харанхуй бүр баг. Йоо, наа чи ямар сэн утгагүй шүлэг вэ? Абсурд чүлэг байхгүй юу? Тий. За. Хүшээ. Чи нэр өчигдөр яагаад ирсэнгөө? Чи өрчигдөр орой салахтаа гатуугийн дэмгэр гэсэн шүлэг зохиотгоо гэд. Гатуугийн дэмгэр гэсэн үг байдгүй юм л дээ шүү дээ насолгоо. Юу гатуугийн дэмгээ бодоод гэртээ тавьгаа татаад онгодоо даллаа тэдэг ирж өгдөггүй. Өстө балаа юм болсон шүү дээ. Гатуугийн дэмгэр гэсэн үг байдгүй юм л дээ шүү хөөе. Зөөлний дэмдэг бол бүрөө байхгүй. Зөөлний гэж байхгүй юм л шүү. Тэнийг минь би зүгээр л чамаар тоглож ирсэн шүү дээ. Би чи гинэ хонгор шүү дээ. Хүш бата. Надад бол энэ шүлэг их гоё санагдд юм аа. Ямар шүлэг хөө? Холих газраас гялалзсан харагдагч өнгөт одоо. Үгүй ямар хөөрхөн шүлэг вэ? Чамд авьяас байна. Хөөе. Чамд ирээдүй байна. Миний шүлэг биш шүү дээ. Хиний шүлэг юм? За, болоод чи мэдгүй юм шүү дээ. Энэ сансар огторгуудаа нэлээ ойрхон хүн Жанибеков гүрээ ихчээр өвчсөн юм уу? Үгүй. Чи нэрээ мэдгүй байгаа юм уу? Мэдгүй хинийх юм? Нацаг доржин шүлэг. Аль нацаг дөрч? Даш доржин нацаг дорж. Дашимэнд үү? Дашимэнд агуу. Яруу найрагч. Тийм ээ. Яруу найрагч. Очиж. Зүгээр нэг байлдагч. Зүгээр нэг даанч. Миний ажил болохгүй. Гар! Нараас нэг кент аваад 10 цагаас ирнэ. За, баяртай хүүгээ. Ой, юу вэ? Гэртээ байр таг мартдаг байж тээ. мэрэгжлийн өвч. Чи ингэж өвчгөнөхөө болооч. Гэрээс болчгүй гэрээс хөөчих гэх юм дээрээс. Өдөр болгон л нэг тийм юмнууд байгаа. За тэр залуугийнх нь аав ээж хаана ажилдаг юу хийдэг улсууд юм. Судаллаа. За. Наран Солонгыг эргүүлээд байгаа тэр залуу иргэн бэ. Төвөмгийн дүн сумын харьяат.
Төвөмгийн Лүнсүн бол өөрөө Монгол улсад гэмтэр гаралтаараа дээрээсээ 10 бичигдэг газар. Саяхан хийхэд Төв аймагт Лүнд 3 том малын улгаан. Нэг тэмээ, нэг үхэрлэн, нэг ямаа. Яг газар дээр нөвчөд арьсын нэг нь авч яваад махын нэг нь хуанз тушаахад Хөөе. Гол юм яриа. Хүн ярьж явснаа малын улгаа бол ярьж байгаа ч одоо. наран солонгос болж ажил амьдралаа холбоод идэг болчиход юм. Лүнсүн төрсөн байдаг байхгүй. За. Эрхэлсэн ажилгүй эргэн О 92-ын голоос гарсан байдаг байхгүй юу? За. Эргэн О 92 нь одоо гэртээ тийм суумга байдалтай. Хөлгүй улсууд юм уу? Ажилгүй л байхгүй юу? Тэгээ ажилгүй гэж хэлэхгүй дээ суумгай хөлгүй гэж ойлгож. Ажилгүй улсуудыг гүйдэг улсууд гэх юм уу? Хөөе. Тэгээ яг уу Эргэн Бэн өөрөө 8 жилийн боловсрол эзэмсэн. Бүрэн бус дунд сургууль төгссөн. Тэгээд сургуулаа төгсөөд Улаанбаатарт нэг бичиг хэрэгэн дээр ажиллаж хагаад ер нь энд амьдрал жоохон хүнд байна. Хот руу орё гээд ээж авыгаа хөтлөөд Лүн сумын замаар наашаа гот руу алгасан байдаг аахгүй. Явгаа орж ирсэн улсууд юм уу? Ягтай Лүн сумын машинаар орохгүй. За. Тэгээд би бас гайхаад зохиолчдын эвлэлийн хорон дээр бас бүртгэлтэй байдаг юм болов уу гэд зохиолчдын эвлэлийн хорон дээр очиод нэрийг шүүлгсэн байдаггүй аахгүй. За. Бас урд хожид бас гэмт хэрэг тороцолж ирсэн түүх байдаг юм болов уу гэд нэрийг шүүлгсэн харин байдаггүй юм байна. За. Тэгтэл наран солонгийн толгой бол 360 градус эргэсэн байна. Гэхдээ энэ хоёр яаж явж байгаа танилцдаг байна ч хаа байсан дүнгийн үнтэй Судлаа. За. Эргэн наран солонго гөвшин тэр овогтой наран солонгон цэргийн нэгсэн госпиталд ажиллахыг мэдхий юу? Та чи битээ гарч ураад. Одоо өнөөгөө хаана ажилтгийг мэдэхгүй тийм солиотой хүн багт юм. Энэ сая 7 сарын 11-ээс 12-ыг шилжих шөнө. За. Эргэн наран солонго жижигт гарч хондог байхгүй юу? Тэгтэл эргэн Б, эргэн К, эргэн зөөлний тэмдэг 3 арх уусан байдаг. За чи галтуураад байгаа чи. Тэр хоёр нэг 2 хүн арх уугаад За. архины гүн хордлогонд ороод госпиталийн тэр хордлого тайлах тасгал дэрэнгүүд яг наран солонгийн жижигт гарч хонсон тасагт нь Баттөмөр хуваарлагдсан байдаг байхгүй юу? Тэгээд ухаангүй хэвтэх Агуу. Чи яруу найрагч дандаа овог нэртэй цол хэрэгэмтэй бүтэн стан хэлж байгаа ч Бавуугийн тав сүрэн байна. Игэлгүй. Эренчний чойнон байна. Ингүү. Доржийн Баттөмөрөөр ивгүй. Чи дандаа бүтэн нэртэй цол хэрэгэм усттай хэлжээ. За юу. Тэгжээж би өөнийгөө таньдаг байхгүй тийм чи. За. Бас учирч янзсан та. За. Хүш. Тараад шууд ирээрээ за. Би хэлцэн. Үдэд ахнарт дуулгацсан байлгүй. Нэг л бэргээд шүү нарсан. Бэргэлдээгээд яах юм бэ? Ингээд яваад байвал нөө гэд чи өнөө мөдгөө томраад унна шүү. Эвэ миний нэгэн өрхөхийн хэвлэнд би хүүтэй зорчулдаг үстэй яа. Хүш нэрээ тэгэрээ заяа. Тэгнэ за. За өрөө уулзъя. За тэгээ. Чи надад итгэж байгаа үстэй. Итгэлгүй яа. Би чамаахан жаргаана заяа нарслах. Би чамаахан нуруунд дээрээ өрөөл энэ амьдралын өдөөс сүр жалах нь. Чи чаднаа. Өрөө уулзъя нарслах. За тэгээ баярлалаа. Баяртай. Нарслах. Яасан бэ? Автобусны мөнгө өнө. Оо. Автобусны мөнгө хүм үү? Мэ. Баярлалаа. Би чамаахан жаргаана за. Би чамд итгэж байгаа. Би нуруунд дээрээ үрээл амьдралын өдөөс сүрөөл. Угаасаа чадна. Өрөө уулзъя баярлалаа. Нарслах. Яасан бэ? Хоёр дамжин штэ. Оо. Тэ. Хоёр дамжих байхгүй тий. За орой уулзъя. За юу. Жаргаана. Жаргаан. Намаг үнсэхгүй юм уу? Жалиг үнсүүлэх гээд байгаа юм. Хойш өрний 500. Бодлоо ярьсан. За орой уулзъя. За орой уулзъя. Баяртай нарсалгаа. Баярлалаа. Аав. Энэ юм цэрэг цагдаагийн яслага мэдлэгийг бүжигтэй болгочихвол их гоё юм шүү. Годмон цагдаа тэм шиг яд бүжигээр. Амар хэрэг. Өгөрөөш генерал. Эний дуудсаасаар таны төрсөн хөө. Мөрдөн байсаа шахмат аглуу ирлээ. За болно. За ажил нь тавдаггүй. Ажлаас их юм алга. За. Монгол улсын гэмтэргийг ганцаараа мөрдөд барахгүй ш. Хөө. Баяр. Өдөр бүхэн карман хулгай, утасны хулгай, цүнхний хулгай. Арайд идэх. Хулгайч арай их болж. Гар! Маргааш 10 цаг дээрээ. Ой. Яач вэ наа ой. Ой чи яа. Ажил дээр байгаа шиг сандгүй шүү. За чи тэр миний асуу сургал гэсэн юмыг асуу. Сургыг гаргав. Асуулаа. Наран солонгийг бодохоор нэр толгойн иргэсэн юм байна гэж ойлголоо. Яатсан байна.
Та боддоо. Генералын төрсөн охин мөрдөн байцаагчийн төрсөн дүү өөрөө цэргийн хүн. Та бидэд юу гэж хэлдэг вэ? Энэ гэр бол цэргийн ур амьсгалаар үеийн үед шкафын онгойлоход цэргийн хувцас яраастай, цэргийн бакал өрөөстэй. Наран солонго яруу найрагчтай суухаар болсон шүү дээ. Ингэж Хамаатлуулж штэ аваа. Сүртэй байдаг аахгүй. Сая баяраарс таалсан шүү дээ. Хэн? Манай цагдаагийнхан. Цагдаагийнхан бүгд бараад хувцастай. Талбай дээр зүгээр нөөгөл цэцгэр юм. Би хамгийн нүрний игнээд. Ордор улаан статсан. Самдаг чиргэнээр талбай зүүлтлээс тайцсан жирээсэндээ задгаж жирээсэндээ дэмжигдэл гарсан. Дэмжигдэл гарч яг гол урд тосоод. Би юу гэдэг вэ? Тэнгэр дуурайд байна юу? Тэгсэл жигсаалаад. Хоёр малгай санагдал хажууд хин зэрэгтэй санагдал. Хэр амар сүртэй. Нөгөө сугадар жанжиж бүр иргэж харсан шүү дээ. Чиг хаасан санал дээрс нэг өндийгөл уцаад нөгөө хоёр мордо баатар морин үргээд заалс. Та чи битээ галтуур. Өчөө хэдэ үдчихсэн ч чадаагүй. Тэгсдүүлэх гэдэг. Сүртэй ахгүй. Сая Финляндийн иргэж ирлээ шүү дээ. Хүүхэн нэг нав хүүхэн. Бас нэг эдний нэг өвчтэй сэлмээ барьсан. Сая. Урд нь ард нэг аваач. Яг миний урд руу хараад. Амар муу харсан надад. Тэр мөрөө гүмсэн шүү дээ. Яаж ч гоо тэр тийм. Оо заваа хог. Тэгэлгүй яах вэ тийм юм одоо. Одоо ийм команд гэж юмсан байдаг. Аава командлаад байна. Би бол ойлгоод байна шүү дээ. Орцсон. Зүгээр үү? Энэ манайхан нэг өвчтэй юм байна. Оо. Яг урд байж яах юм та? Урд байгаа юм а бариад урдаа зогсох юу вэ? За, аав би гайгүй юу? Тавлаг. Хүүгээ наадмаар харав уу? Ха? Оо, яасан юм? Студент дотор намайг наадмын нээлтийн эхний өдөр хараагүй юу? Чи студио орсон юм уу? Хараагүй мó? Би яаж хардгийг? Би ихтэй нэг өрөнд хамгаалт гарсан юм. Үүрэн дээр үү? Тэсний явж яах вэ? Арас өчгсөн дараа зүгээр сосчихсан. Чи ах нь яг студент өгж гаруулаад зогсвэ ч юм. Оо, ахыг бодоод арай дээр. Би чи аваа. Яг нөгөө студент төв талбай дээр байлаа ш. Хараагүй мó? Би өстө од болсон. Хайрмынхаа ангийнхаа 3 зэрэгтэй дөрүүлээ гараад алхаж очоод тугаа тойроо зогслоо. Тэгсээр баахан усаа шүхрээр буучих. Нэг тэнэг намайг чиглээд ирлээ шүү. За энэ холоор явж